Засгийн газрын ээлжид хуралдаанаар жимсгэн үндэсний хөтөлбөрийг баталсан байна. Хөтөлбөр хэрэгжснээр Монгол улс хэрэгцээд жимсгний хэрэглээний 15%-ийг дотооддоо хангах боломж бүрдэх юм а. Манай орны нутаг дэвсгэрт 60 гаруй төрлийн жимсгэн нуруудаг. Эрдэмтэн судлаачид олон төрлийн жимсгнийг тариалж нутагшуулах, үржүүлэх, агротехникийг боловсруулан шинэ сорт гаргах, үйлдвэрлэлийн аргаар боловсруулах технологиг хөгжүүлж байна. 2016 оны байдлаар жимст цэцэрлэгийн хэмжээ 6.1 мянган гаатал байд хүрч жилд 2560 тонн жимс хураа авдаг болсон хэдий ч жимсгний дотоодын үйлдвэрлэл нь хүн амын хэрэгцээт жимсний 1.5%-ийг хангаж байна. Мөн Япон, Бүгд найрамдах Солонгос улс, Тайван, Герман, Сингапур, Малайз зэрэг оронд цэцэрлэгний экспортлж эхэлсэн амжилтыг баттган өрийн тос, биологийн идэвхтэй бодис, цай, тэжээлийн зориулалттай хатаас навч зэрэг шинэлэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортыг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт жимсгний нэр төрөл үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, цэцэрлэгний үйлдвэрлэлийн нэгдсэн сүлжээ байгуулан хүн амыг амин дэм бүхий жимснэр ханган экспортын орлогыг нэмэгдүүлнэ гэсэн зорилтыг үндэслэн боловсруулсан байна. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр жимсний тариалалт нэмэгдэх, хэрэгцээт жимсний 15%-ийг дотоодын үйлдвэрлэлээр хангах, орон нутагт ажлын байр бий болох, импортын жимсний хэмжээ буурч, экспортын бүтээгдэхүүний хэмжээ нэр төрөл нэмэгдэн зэрэг давуу тал гарах юм байна. Түүнчлэн цэцэрлэг талбай нэмэгдснээр хот суурин орон нутгийн байгалийн үзмж сайжирч, бичил уур амьсгалын орчин ургамал амтан амьдрах таатай нөхцөл бий болох, хөрсний илэгдэл, эвдрэл дороотлыг бууруулах, эзлийн нөөдлийг зогсооход эерэг нөлөө үзүүлэх юм. Мөн орон нутагт ногоон аялал жуулчлал хөгжиж, тухайн газар нутгийн үнц нь иргэдийн орлого нэмэгдэх зэрэг үр дүн гарна гэж тооцжээ. Мэдээллийг дулаан бэлтгэрлээ.